Удахгүй овогтой цэдэн болгой судасны бөглөрөл их хүнд өвчний улмаас 17 жилийн тэртээ 2 хөл 1 гараа тайруулж амьдралын хүнд бэрхийг туулж явна. Бага залуу наснда эцэг эхээ алдсан бол өвдөж шаналхын он жилүүдэд эхнэр 3 хүүхэдэн түүнээс салан оджээ. 60 насыг хэвэж буй тэрээр амьдын хагцал зовлонг амсаж суугаа хэдийч сэтгэлийн их тэнхээ зан энэ амьдралаа өөдрөгөөр харж болж л өгвөл олон түмэн ардынхаа дунд орж чадах чинээгээрээ ажиллаж хөдөлмөрлөхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгээ би чинь 8-9 настайгаас эхлээд үндсэндээ одоо хөдөлмөрлөгч хаашаа юм те. Одоо айлуудад ингээд зарагдаад хань малыг хариулаад ингээд 72 3 он хүртэл байсан байна. Нэг 77-нд 15 настай байсан. Завхаа аймгийн нэг л дундын үйлдвэрийн барилга, хөдөө аж ахуйн барилга гэж байсан тий. Тэгээд тэндээс тэр нэг л дундын үйлдвэрээс отхон сумын маань дунд сургуулийн 75 ортой хүүхдийн дотор байр барихад барилгач ирээд за минь дэ ямар ч байсан чамайг төр ажилласнаар 16 нас хүртэл чинь төр ажилласнаар авлаа шүү гэдэг. Би нэг 78 оны 2 сард 16 хүрэх ёстой байсан. Тэгээ 77 оны 7 сард гэж анх ажилд ороод. Тэгээд тэнтэй ажиллаж байгаад цэргийн албагаад 85 оноос эргэж нэг газараа орж ажиллаад 97 онд энэ цахны 325 дугаар байгуулагдаад тэгээд энэ анги руу ороод угаасаа цэргийн албанд байхдаа би зэвсгийн мэрэгчлэр байсан. Тэгээд тэр мэрэгчлэрээ орж албааж агаад шинээр байгуулсан ингээд тэгж байж байгаа. Тэгэл 2003 онд нэг 5 жил ажиллаад тэгэл энэ өвчнөр группт ороод Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бэрхшээл гэх үгээр нь энэ нийгмээс тусгаарлах нь тэдний эрхийг зөрчиж байгаагийн том илрэл гэж тэд үздэг. Сонгон найрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суух цэдэн балгай гэрээсээ тэр бүр гараад байх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөөлөл болж тулгамдж ирсэн зарим асуудлуудаа хэлж шийдвэрлүүлэх гарц гаргалгааг хэрхэн олох талаар санал хүсэлтэд хүргэсэн юм. 2003 онд би анх өөрөөс нь баруун хөлөө тайруулаад группт орж явахдаа 70% орж ирсэн юм аа. Тэгээд тэрнээс хойш 12 онд 80% болсон. Хөдөлмөрийн чадваралт 80% болоод очиход группийн мөнгө нэмэгдээгүй. Хувь нь нэмэгдсэн. Тэрний дараагаар 15 14 онд 90% болоод дахиад очиход юу яасан? Бас мөнгө нэмэгдээгүй. 70%-ийнхаа группийн мөнгөөр одоо хүртэл явж байгаа. Ингээ бодохдоор чинь одоо 12 оноос хойш хэдэн жил ба 7 жил. 7 жилийн зөрүү гарах гэдэг биз? Хэрвээ уг нь энэ заалтанд олгодог байх хэрэгтэй юм байна. Зүгээр нэг түлээн үрснийг амьдрал өгдөг гэдгийг юугаар бол хариу өгч илээ. Тий. Түлээн үрсний чинь кандрлыг өгөхийн тулд хувийн чинь нэмд юм аа гэж. Тэгэхээр зарим хүмүүстэй таарад одоо тэр группийн нэг комиссар урдмарлаа штэ. Тэн дээр таарад асуулаар гү нэмэгддэж штэ гэдэг. Гү минийх ингээ нэмэгддэггүй яад юм болоо гэдэг л нэмэгдэх л ёстой тийм. Нэмэгдэж штэ гэдэг ингээд. Тэгээ би ерөөсөө биш дүүргийн нийгмийн даатгал дээр нэг очисон. Юунаас тэр хөдөлмөрийн яам дээр тэр нийгмийн даатгалын мэрэгжилтэн гэж хүн байд юм шиг байлээ. Тэрнээс суусан нийгмийн даатгалын ерөнхий газар руу бас уцаар залгаж асуусан. Ерөнхийдөө манай нийгмийн халамжийн зүгээс одоо харж үзэж байгаа. Одоо төрөөс харж үзэж байна гэсэн үг шүү дээ. Одоо зүгээр нэг энгийн тэрэгцэр. Одоо хожаа тэрэгцэр хятад улсын улс төлөвлөрсөн тэрэгцэр байгаа. Нөгөөх маань яг гэхээр одоо тухайлбал би гээд инглиш чинь ер нь яг энэ сандлын хэмжээтэй ийм тэрэгцэрэл над хөвтэйхэн байх гэдэг нэ та. Тий. Тэгэхээр чинь тийм ш нэг юм том хангаас. Тий. Тэгээд нөгөө тэрэгцэрийнхаа би ерөөс тал дунд нь байж идэг байхгүй юу? Тий. Тэгээд урд руугаа хүндийн даац байхгүй. Хойдолтой хүндийн даац нь хүрээд жоох ингээ хөдлөхтөр нөгөө тэрэгцэр ч хоошоо гоцоод ардаг зэрэг өмчдөг. Ингээд зүгээр одоо Япон энэ
юуны тэрэгцрүүд бол тийм тохируулгатай ч байд юм байна. Тэр нэг 15 6 инчээс ч дээш. Одоо 15 6 инч одоо нэг үгээр ирвэл арзмаар гэж ярих юм уу да. Тий. 15 6 арзмаар гэдэг инглээр хүүхдийг болоо ивчдэг. Тэгээ 18-аас дээш болохоор том хүнийх болоо ивчдэг шүү байна. Би тэгж ойлгосон тий. Тэгээд нэг тийм тэрэгцэртэй нэг одоо нэг тийм цахилгаан тэрэгцэр гэж яриад байгаа. Цахилгаан тэрэгцэртэй бол би яаж игээл хөөрхөн өөрийгөө болгоол ямар ч гэсэн гайвч замун дээр яваал бас олон төмнийхөө одонд ороод инээ чанаагаал одоо яадгийн таньдагч одоо хүмүүс чинь бас нэг наашаа гэсэн сэтгэлтэй хүмүүс маш их байдгийг. Манай сүүлийн үеийн энэ залуучууд бас их ийм гоё эерэг хандлагатай болсон. 2007 онд энэ хойлонд нэг өөрчлөлт орсон. 2007 он шиг санагдаж байна. Дон чимүний батизмд 500 мянган төгрөг. Ерөөсөө юу яадаг олгодог одоо тохиолбол нэг удаа олгох нь шүү дээ. Нэг удаа олгоо тэр маань уг нь 5 жил байсан 3 жил болсноогүй юу? Нэг удаа 3 жил нэг удаа гэсэн 500 мянган төгрөг. Яг амьдрал дээр нь яваад шээ. Одоо би өнөөдөр одоо ингээл явуучаа бортизны үйлдвэр дээр очиод ингээл бортиз хийлгээд яг л ингээд за яг улсын ганцхан үйлдвэр гэдэг. Мөн үү? Улсын ганц үйлдвэрлэгээ баран хөрөнгө оруулалт хийхэ болсон. Яг чимүн тэр. Яг уу тэгэхээр ерөөсө голцоо тэр хувь руу хийгээд ах шиг. Би тэгж бодогдоод. Тэгээд улсын бортизны үйлдвэрлэл би саяхан ярьсан. Хуучин би бортизмаа хийлгэжсэн. Тэгээ ярьсан чиггүй 500 мянган төгрөг л олгодсон шүү дээ гэж ингэж. Тэгэхээр би дүүргийн халамж руу ярьсан. 500 мянган төгрөг л олгоно. Таних яг уу ингээ би 2 хөлийн юм нэг гарын юм гээд тэгсэн чинь яг хот эрхтэн гэдэг утгаар нь яг сая төгрөг олгоно. Гээд ингээ гомины гар бас юм штэ гэдсэн. Тэгээд хэрэгтэй юм чинь хийгээл өгнө штэ. Гэт ингэж хэлээ. За яг гар 2 хөлгээд инглэр би нэг сая 450 за нэг сая 500 мянган төгрөг надад олгох юм шиг байгаа. Би сая 500 мянган төгрөгөөр нь би сая 200-аар нь ганцхан хөл хийлгэнэ. Энэ байгаа айлманууд яг манай одоо эхнэрийн одоо хамгийн баг дүү өргөмөл тийм хүүхэд байгаа. Тэгээд яг өөрхий бас өөрөө ч яг өргөмөл тэгэл бас янз л болж л явсан болохоор тэгэл зинтэй одоо тэгэл яг өөрхий миний махыгаа одоо гişний одоо сацарны хатан ч гэсэн махыгаа одоо ингээд бас яахгүй болохгүй гэдэг юм дээрээс л одоо тэгэл яаж байгаа бах тий одоо ихнэр ёо нөхөртэйгээ 3 хүүхэдтэйгээ 5 амбул байдаг. Нестлийн орон сууцны корпорацийн. За энэ үнд сонгон шалгалтанд орсон. За яг хөө тэнцээгүй. За тэнцээгүй ч гэсэн би 90 дээр имлэгдсэн байлээ. 700 хэдэн хүн байсан баха. 90 дээр имлэгдсэн байлээ. Тэгэхээр би энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орон сууцны ч юм уу альва нэгэн сонгон шалгаруултанд захимаар авдаг биш. Бичгээр цаасан хэлбэрээр авдаг баймаар юм уу гэж бодсон. Яагаад тэгж ойлгож байгаа вэ гэхээр ийм байгаа юм. Тухайлбал за би хөгжлийн бэрхшээлтэй ийм бэрхшээлтэй би 90% те хөдөлмөрийн чадвар алт 90% те гэдэг чийдэг юм. Тэгэхээр нөгөө ил бэрхшээлтэй биш талд бэрхшээлээр групп тогтоолгоцсон 100%-тэй хүмүүс байгаад байна уу? Тэ? Тэгэхээр би энэ нэрэн бэлтгэн ерөөсө хөдөлмөрийн чадвар алдлынх нь хуваар нэрэн бэлчжээ гэж ойлгож байгаа. Нөгөө захимаар авч байгаа учраас нөгөө бичиг цаасан хэлбэрээр авч явах юм бол одоо тухайлбал би чинь нөгөө өргөдөл юмн дээр түүх одоо юмаа бичээд би 6 хасрагч шүү дээ ядаж. Тийм ээ? За би ийм бэрхшээлтэй шүү. Би арга байхгүй гэдэг. Тэгээ одоо бол миний ерөөсөө ганц зорж одоо юу яаж байгаа юм? Мөрөөдөж байгаа юм бол гүй нэг өөр ингэсэн нэг оронтой болчихсон тийм. Тэг гэртүүл би амьдарч чадахгүйгаа мэдсэн. Гэрт би ганцаараа 2 3 жил амьдэрсэн. Тэгээ гал малаа ингээд үлчиж байгаа.
гал мал төлөв яг гэр тодорхой болгоод байна шүү дээ. Тэгээд бороо орно, цаас орно, хавар нөгөө дулаалга ямар бол нөгөө хаяаны манаас ямар бол тэгэл хүнгүн одоо мөнгө хөдөлдөггүй хүн байхгүй шүү дээ. Нэг 10 цаас 20 цаас өөрийн гэсэн байртай болчвол би чинь бас арай л өөр баймаар шүү дээ. Тий. Одоо өөрийн гэсэн байртай болчих юм бол одоо яаж нойлон дотроо байж гэн. Тийм ээ. Би нойлонтой биз. Тэр байр дотроо яваад би өөрийнхөө хоолндоо хийн барин бүгдийг би чад. Тий. За яг хуу тэрэгцэр тийм цахилгаан тэрэгцэр юмтай болчихвол яг хуу нэг лефттэй барин чинь шатаар найтан гараад бас нэг 2 6 дэлгүрлөөрөө хүнс юмаа би өөрөө бөөгнүүлээд ингэж чадна шүү дээ. Ер нь бол бүр нэг одоо яваад ажил төрөл хийгээд мөнгө цаас болгоо зүгээр яг нэг тийм сайхан эвтэй шиг хөнгөн тийм өстой нэг тийм бомоо уутлчих тийм ажил тэгээд ингээл би боддог байх. Яаж нэг намайг нэг хөргөө өгдөг өгөөд орой нэг авчих одоо нэг хөөх шухтай л яаж тэнд очиод нэг хийгээд гівгүүлгээ байх гэхэд яаж нэг хам толны дунд шуугаад байж юмсан да. Тэрээр Завхан аймагт байрлах зэвсэг түвшний 325 дугаар ангид 5 жил гаруй ажиллажээ. Аргагүй эрхэнд аюулт өвчний улмаас бэлтгэлээр халагдсан байна. Хаач явсан хэдийд ч цэргийн амт найзуудын нөхөрлөл гэдэг бат бөх оршдог. Зэвсэг түвшний 325 дугаар ангид алб хааж байсан цэргийн андууд нь өдгөө тэтгэвэр чөлөөндөө суусан ч байнга л холбоотой байж сэтгэлийн их урам зориг дэмжлэгийг үзүүлдэг байна. 5-6 жил дайрамдсан их сайхан хамт олонтой байсан. Намайг одоо ингээд өвд зовоод ингэснээс хойш 2 удаа хамт олон найз нөхөд дандаа цэргийх. 2 удаа надад танд зөвлөж өгсөн. Тэ. Миний амжиргаанд танд зөвлөж юуасан. Одоо анх одоо Хурандагийн хөтлөх хэрэгчтэй Зэвсэг түвшний 327 дугаар анги 97 онд Завхан аймагт байгуулагдажсэн тэр ангид ажиллаж байсан. Одоо бол Хурандаа Чулуун цаг захирагчтай байж байгаа. Нэгдүгээр тэгээд ингэхлээр би нөгөө бүр харвагаас амьдрал үзсэн. Дингүүлийн борууд нэнгүүлийн зөвдөн шүү. Тийм ээ. Ийм үед би сэтгэлээр нь бол би хүн биш болно шүү ч гэдэм үү те. Нөгөө оронгоосоо салвал хороогоосоо салдаг гэдэгтэй л адил юм л та. Тэг ингэж явж байгаа тэгээд цэргийн байгууллага орж ажилласны улмаас одоо гişнээ одоо хүн бодсон гэсэн 5 жил ч юм уу ч гэж хүн бодож болно шүү дээ. Тий. Тэр хугацаач ерөөсөн хүн өөртөө юм нааж авах юм бол тэр ерөөсөө аливаа юмны хугацаа богинд нь багдана гэж байдаг юм байна. Тэгээд тэр хүрээлж байгаа хамт олон их дэмждэг, дитэгдэг одоо яад тий те. Үгүйдэл одоо за нөгөөх минь яаж байгаа бол би хаана яаж байгаа бол гэдэг юм ингээл сэтгэлээр дэмжээл ингээл өө миний өгчин сайн уу миний найз сайн уу за би яан сайн уу гээл ингээл цог нөгөө дуугийн сонссон яасан сайхан цоглог байхын энтергээл надуу хоолой гэж сонсоход өтлөөгүй хөгшрөөгүй ч гэдэг юм те. Ингээ гойго сэтгэлийн дэм өгөөд ингээд байдаг байхгүй юу. Тэгэхээр сэтгэлээр одоо сэтгэлдээ харуулах ч байт юм уу тийм юм байхгүй болчихж байгаа.